За энэ орой мэндийг хүргье. Ингээд Yummy Moms in Japan 9 дахь дугаараа ингээд эхлэхэд бэлэн болоод байна. За бүгдээрэнд нь орой мэнд хүргье. Орой мэнд хүргье. Шөнийн 11 цаг болж байна. Өнгөрч байна те. За ингээд өнөөдрийнхөө зочныг болохоор шууд танилцуулчих уу? За та танилцах уу? За тий те. За өнөөдрийн маань зочин болохоор 4 хүүхдийн ээж алдарт ихийг 2 дугаар одонд манай оюун нам маань оролцож байгаамаа. Гэхдээ хүмүүс яг их одоо таньдаг нь бол Ryokokod байдаг. Улаанбаатар одоо нөгөө Монгол хоолны газраар нь илүү таних бах. Ажиллаулдаг юм эмэгтэй байгаа. Гэр бүлийн хамт ажиллаулдаг. За оюунадаа урилга хүлээн авч оролцож байгаад маш их баярлалаа. Нойроо хувслан байж. Бүгд уудаад намайг хоёр цаг болоод тий. Намайг харин нэвтрүүлэгтээ урьж оролцож аваад маш их баярлалаа. За тэгэхээр манай ер нь бол подкастын зорилго болохоор ер нь одоо нэг хэлж байгаагүй юм билээ бодоод л яваад исэн чинь ерөөхдөө хүн болгоноос юм суралцах юм байдаг шүү дээ жижиг гэлтгүү. Тийм болохоор ер нь бол заавал нэг алдартай, заавал нэг юм амжилттай явж байгаа хүн гэдгээр нь тэр хүнээс суралцах хэрэгтэй гэдэг биш. Энгийн хүмүүс ч гэсэндээ энгийн хүмүүсээс гэх юм одоо ер нь бол энгийн амьдрал дээрээ ч гэсэн хүн болгоноос суралцах зүйл байдаг. Тэгээд тэр одоо ерөнхийдөө гол баримталж байгаа юм нь бол энгийн хүнээс ч гэсэн сурах юмтай байд юм а гэдгээр одоо ингээд Японд байгаа. Тэгээд одоо тодорхой нэг ямар нэгэн байдлаар өөрийнхөө хувьд одоо амжилттай байгаа ч гэх юм уу. Ер нь бол тэр хүмүүсийг сонгож илүү сурах юмтай гэсэн хүмүүсийг олж одоо хүмүүст хүрэхийг илүү зорж байгаа. Тэгээд за ингээ оюунаа маань юу яах вэ? Анх яаж Японд ирснээсээ ер нь яриагаа хэлсэн дээр хаа тий. За би чинь Монголд их сургуулаа төгсчөөд тэгээд манай ах чинь сумо байсан байхгүй юу? Тэгээд ах ишээ сумоогоор ирчээд тэгээд ахынхаа араас Японд ирээд Японы сургуулаар ирчихсэн. Тэгээд Японы сургуультай ирээд 2 жил Японы сургууль сурчаад дараа нь судалгааны оюутан гэдгээр 1 жил сурч байгаа л тэгээд жирэмсэн болоод төрөхгүй сургуулаа тэр чигээр нь хайцсан. Тэгээд ажилчны ангир орсон доо. Тэгээд ажиллахтаа болохоор ямар баят хийж ив та цагийн ажил хийж. За хамгийн эхлээд нөгөө хэл мэддэг байх та юу цэвэрлэгээний ажил хийдэг байсан. Буудлын уу? Буудлын биш нөгөө юу нэг айлууд нүгээд гарсан ажил хийдэг штэ. Айлууд нүгээд одоо нөгөө онгорхоо олсон гэр нь байдаг штэ. Тэр гэрийг очиж цэвэрлэдэг байсан. Тэгэл тэндээ бол нэлээд удаа ажилласан. 1 жил мэл ажилласан уу. Тэгээд хэл арай гайгүй сайжраад тэгээд дараа нь Ватами. За тэгээд нийт хэдэн жил гэсэн үг лээ? Ер нь Японд ирээд одоо нийт хэдэн жил болж байгаа гэсэн? Японд ирээд нийт одоо 15 жил үү? Тийм үү. Тэр чи 2000 оны 2004 онд иржсэн. 4 онд. Тий 2004 онд ирээд тэгээд Ватамид ажиллаад, Изакаяд ажиллаад тийм үйлчлэгээний ажил гэдэг юм амар сайн мэддэг болоод, зочинтой яаж ажиллах вэ гэдгийг мэддэг болоод. Ер нь тэр Изакаяд ажилладаг болсноос хойш айгүй одоо үйлчлэгээний газрын соёл гэдэг юм амар их мэдэж авсан. Тэгээд комбинид бас ажиллаж үзсэн. Комбинид ажиллаж байхдаа яг дөнгөж жирэмсэн болчоод тэгээ сүүл рүүгээ нөө хүнд юм өргөж чадахгүй болоод ирэнгүүтээ юунда захиралтай хэлээд болоод тэгэл юу яасан да. Тэгээд манай хоолны газар нэгдэж эхэлсэн. Ер нь намайг би яг комбинигоос гараад манай хоолны газар нэгдээ. Тэгээ манай хатам ээж чинь хоолыг үнэхээр гоё хийдэг. Тэгээд хоолны газар ажиллуулж эхлээд тэгээ манай хүн ч гэсэн 2011 онд сумугаа болоод тэгээ бас хоолны газар л өгч. Тэгээд яг бөөнөрөө бол хоолны газар руугаа орсон бол 2011 онд орсон. Манай хоолны газар нэгдсэн нь бол 2008 онд нэгдсэн. Тэгээд
Таны дөнгөж ингээл 2005 онд ирж байхад одоо ингээл одоогийнх шиг ингээл Япон арай ондоо байсан л багтаа. Тэгээд тухайн үеийн Японы байдал одоогийн байдал хоёр нь хэр өөрчлөгдсөн бэ? Японы байдал би ингээд бүр ирснээс хойш ер нь ингээд одоо юу гэх одоо миний дээр сурж исэн одоо судалгааны оюутан сурж исэн одоо би юунд сурж исэн баггүй юу хөдөө аж ахуйн сургуулийн судалгааны оюутнаар сурж исэн. Тэгэхэд миний эргэн тойронд айгүйх Монгол оюутнууд байгаа. Тэгээд миний хүрээлэл ер нь дандаа монгол хүмүүс байсан байхгүй юу. Тэгээд би одоо 15 6 жил болж байхад надад Японы найз ер нь байдаггүй. Тийм үү? Харин тийм. Өөр бас тэрийг амар гайхаад идэв. Тэгээд Японы найз байхгүй. Тэгээд одоо юу гэх яг Японы байдал яг юугаараа өөрчлөгдсөн бэ гэхээр юмны үнэ л өссөн юм уу? Өөр одоо тийм болоо. Одоо нөгөө дайкорио энэ төр өөрчлөгдсөн юм болов уу? Бараг юмны үн 10 yen-ээр өссөн юм болоо. Бараг тэгээд нөгөө нэг нэмэн өртгийн татвар нэг өссөн юм уу? Жохоо өсөж гэдэг. Өөрөөр мэдэхгүй би Япон ингэж амар өөрчлөгдсөн гэж бол өстэй яг санаанд орох юм бол үнэхээр байхгүй. Таксины үн жоохон нэмэгдсэн. Офисын ажил хийдэг гэж нэг яг тантай адилхан нэг Японд хүрч ирээд 10 хэдэн жил болсон гэдэг нэгтгэд ихтэй байсан байхгүй юу? Одоо ч бараг 40% 50 хүн. Тэгээд тэр юмхтэй болохоор яг дөнгөж тэр 2000-ад онд Японд ирж хагаад ингээд гадаад хүмүүсийн амар ялгарлан гадаг өгдөг байсан юм шиг байлаа баг зэргийн Японд үздэг. Тэгээд байр хайхад жоохон хэцүү байсан байдаг ч юм уу. Тэгээд эсвэл цагийн ажлыг тэр баг явуулдаггүй амар хэцүү байсан байл. Тиймээрээ сонсчихсан байхгүй юу? Тэгээд тэр Монгол хүн яг байхад ямар байсан бол гэж боддог. Би ч болохоор нөгөө нэг сум ахтай хүн чинь нөгөө манай ах чинь одоо сум гэдэг утгаараа ингээд нэг тийм одоо байр одоо хүртэл бэлэн орох сургууль нь бэлэн би ч айгуу тийм бэлэн юм дээр ирчихсэн байхгүй юу? Тэгэхээр яг анх ирэхэд ер нь хэцүү байсан, энэ хэцүү байсан гэд яг бодгийг хэр яг нөгөө ахынхаа юугаар ачаар би ч амар жаргалтай байсан гэлтэй. Тэгэхээр яг одоо жишээлбэл ахтайгаа цуг явж байхад чи японочууд ингээл бүгдөө ингээл амар гоё ингээл инээж хараад л одоо нэг тийм амар тийм алтартай хүнтэй ингээд цуг яваад би нөмөргөнд нь ингээд амар тийм аз жаргалтай нэг японочууд бол үнэхээр одоо юу гэмдэ японочдын одоо үндэсний одоо юу шүү дээ спорт чинь сумо шүү дээ. Тэгэхээр чинь одоо тэр сумо гэдэг хүний аягуус амар гоё хүндэлдэг. Тэгэхээр би одоо ахтайгаа цуг явж байхад одоо тэр ерөөсөө надад тийм японочууд бол айгу тийм гадуурхдаг байсан, тийм байсан гэж хэлэх юм бол яг ажлын байран дээр хэл ус жоохон муутай. Ялангуяа тэр одоо изакаяд ажиллаж байхад чинь би чи юу байгаа штэ. Хэл бол нэг сайжраагүй байгаа. Гэхдээ одоо зөөгч хийж явах та. Одоо жишээлбэл манай нэг зочин бүр амар инээгээд бүр ингээд намайг бүр амар шоолоод ийм болохоор би гадаад хүн дургу гэд би нэг л удаа нэг амар нэг Японоос жоохон онцгойг сонсчихсан байхгүй. Тэр нь яагаад тэр болохоор бас миний буруу байсан л та. Одоо надад захиалга өгөхдөө мөстэй арх авъя гэхдээ би өөдөөс нь халуун ус ах уу гэж асуусан байгаа байхгүй юу. Тэгэхээр яг би тэр хүний одоо захиалгаж байгаа захиалгыг ойлгоогүйгээр өөдөөс нь яг хүн болгоны яг авдаг имийг л би эргүүлээд асуусан байгаа байхгүй юу. Тэгээд жоохон тэр Японоос амар тийм нэг хүйтэн үг сонсч ирсэн болохоор тэр үед би Япон хүнээс бас ийм зан гардг юм уу гэж бас бодож ирсэн. Тэрнээс тэр хүн яг тийм Япон хүн аягүй тийм хэцүү гэсэн тийм бодож байгаагүй. Тэр хүн тамаа жоохон тийм их байштан таалагдсан юм тий. Тийм гадаад хүмүүс бол нэг тийм амар одоо янз бүрийн тиймгүй хараасмент маягийн бол нэг хавтгуулээс юм тий. Үгүй өстой тийм байна. Харин тий. Тэг ягаад ч одоо ингээд Япон хэлээ мэдхгүй ингээд нэг тийм зарим хүмүүс бол амар өхөөрддөг байсан. Ишхөөр одоо энэ нэг охиныг гэлтэй тэнгуут надад тэр нь бас амар гоё санагдаад л тэгэл Япон хүмүүс надад амар тийм нэг цайлган сэтгэлтэй нэг
байнга ингээл инээгээд явж байдаг нэг тийм айгүй гоё хүмүүс шиг санагдсан. Одоо тэр бодол чинь өөрчлөгдсөн үү? Ер нь одоо тэр үеийн Японы тим одоо ер нь ямар вэ? Яг Япон яг ямархан үе? Одоо бол тараа таниулсан шүү. Тэгжил таарна. Хүнчүүд ч юм бас тэгэл наашаа харж инээгээл цаашаа харж муулаад бас л те. Яг би үүтэй яг найз энэ төр болж байгаагүй болохоор яг манайд найз тэгсэн инээтрэ гэсэн тийм байхгүй ч гэсэн нэг тийм одоо хүүхдүүд сургуульд ороод тэгээд одоо нөгөө нэг мама томо гэж байдаг штэ сургуулийн хүүхдүүдээ тий. Би ч охиноо сургуульд орохоос өмнө Японы нэвтрүүлэг үзэл тэр мама томо нарын хоорондоо одоо ингээл үзэлцэж байгаа одоо айгүй хэцүү тий. Өөртөө мөрслөн тэрийг үзээд за би хизээч мама томоотой болохгүй гэдэг байсан байхгүй юу? Тэгээд бодож байгаа. Тэгээд манай том охинч сургуульд орсон. Яг бодсноороо би мама томоотой болоогүй. Ер нь жоохон ингээд айгу зай байрдаг нөгөө японочуудаасаа тэгээд айл болох ингээд жоохон тэдний ярьж байгаа яриаг ойлгохгүй байгаа юм шиг тийм нэг одоо юу гэмдэ нэг өөрөөсөө жоохон олдуулах маягаар харьцдаг. Гэхдээ мэдээж муухай харьцаад байхгүй. Миний охин чинь тэр сургуульд сурж байгаа найз нарын ээж учраас одоо нэг ойртоод ахгүй нэг холдоод ахгүй яг тийм л харьцаатай байдаг. Мама том гэж үгүй. Мама том гэж үгсэн. Мама том гэдэг чинь одоо тэр нэг ангид явдаг хүүхдүүдийн ээж нар нь хоорондоо найзлахыг мама том гэж байгаа. Мама гэдэг томоодачийн том юм байна. Тий. Зөв. Би өгшөлдөж болох юм болов уу гэдэг гайхаад юу юм бол гэдэг. Тэр ээж чинь харин хоорондоо ингээд одоо хүүхдүүдээрээ ч юм уу хүүхдүүдийн сурлагаар ч юм уу нэг тийм өөрсдөө тэр сургуулийн ажилд хэр оролцоотой байдгүй гэдгээр ч юм уу айгуу тийм өрсөлдөг баг. Нэг тийм нэртэй хэрнээ те үнэн лайтай харин яг тийм юм биш. Томоодач юм өнөө л гэдэг байгаа байхгүй яг томоо гэдэг юм яг үнэн юм уу? Тийм болохоор нэг тийм японочууд бас одоо яг японочууд хятадуудыг харьцуулах юм бол манай Японы хэлний сургуульд чинь надаас бусд нь бүгд хятад хүмүүс байсан байхгүй. Тэгээд хятадууд амар хүн чанар сайтай. Яг манай монголчууд нөгөө монголтойгоо жоохон ойрхон хятадууд нь жоохон онцгой хийж магадгүй. Гэтэ яг бүр одоо энэ Японд байдаг, Японд ирсэн манай тэр ангид байсан хятадтай айгүй хөөрхөн ааштай хүмүүс байсан. Хүн чанартай л хүмүүс байсан. Тийм. Тэгээд Японууд харьцуулбал хятадууд нь илүү дээгүүр байсан. Хүн чанартай. Хүн шиг байж. Тийм. Гэтэ Япон хүн болгон муу хүмүүс биш л дээ яг хөө мэдээж энэ олон сая хүн дотор чинь сайн хүн байна. Тий. Сайн ч хүн байна, муу ч хүн байна. Гэтэ миний үдийг бол таарлцсан нь бол сайн хүмүүс их байсан. Тэрийг 2005 онд яг өнгөж Японд ирж авах юм яг тоогийн Монгол оюутнуудын энэ амьдарч байгаа хүмүүсийн тоо ер нь хэр их байсан бэ? Тэгээд л хайрна сонсч байсан. Одоо ч бас 10,000 болсон байгаа шүү дээ. Тийм 10,000 тэр үед 60,000 орсон байсан байна. 60,000 тэлсэн байсан. 60,000. Тий. Биш 6,000. 6,000. Тий. Одоо 10,000 тий. Бааш. Тий. Ер нь бол тэр үед монгол хүмүүс айгүй. Тэгээд би ч юм болохоор тэр нөгөө нэг юуныхаа л сургуулийнхаа л оюутнуудыг тавина. Өөр нэг тэгж юу монголчуудыг нэг сайн таньдаг байсан. Тий. За тэгээд ресторан нэгэн байжээ. Тухайд яг нээж хахад ер нь яг хэр хэцүү байсан бэ гэх юм уу? Одоо ингээ гараад хүн ресторан ингээ тэгэхээр янз бүрийн тийм хүн болгоно нээж болдог юм тий. Хан ямар баваа дагуу та. Та болон таны нөхөр. Одоо тэр чинь ингээд эхлээд одоо компани хэд чинь нөгөө нэг юу юм тэрийг одоо суур хөрөнгө гэх үү? Суур хөрөнгө хонгийн тий 5 сая yen тий 5 сая yen хамгийн багадаа 5 сая yen үжиж компанигээд тэгээ тэр компаниараа одоо хоолны газараа нээсэн.
Тэгээд хоолны газраа нэгтэй мэдээж байр олох гэж маш их явсан. Тэгээд за байраа олцоход хамгийн чухал нь ерөөсөө юу юм бэ лээ? Хоолны газар чинь ажилтан хамгийн чухал. Одоо тэр хоол хийдэг хүн одоо манай нөхрийн ээж чинь айгүй одоо манай нөхрийн ээж чинь өөр ингээд хоолоо хийгээд дагнаад явчихж байгаа болохоор тоогоочийн хувьд бол санаа зовх асуудал байхгүйсэн ч гэсэн нөгөө тэр тоогоочд маань туслах тоогооч гэж бас айгүй хэрэгтэй байгаад. Тэгээд Монголд Японд ирээд удацсан айгүй их тийм охид бүсгүүчүүд манай энэ хавар айгүйх амьдардаг байсан байхгүй одоо энэ Ryōgoku хийж байгаа. Тэгээд манай одоо хадам ээж чинь айгүйх найзтай. Тэгээд тэр охтуудаараа айгүйх цагийн ажил хийлгүүлж туслуулдаг байсан. Тэгээд ихэндээ бол манай хоолны газар чинь ажилтнаар тасрахгүй айгүй сайхан байсан. Тэгээд сүүл рүүгээ одоо нөгөө хүмүүс маань ч гэсэн өөрсдийн өөр ажилтай болол өөр бизнестэй болол ажиллах хүмүүс маань ч одоо ингээл орж гараал тэгэл одоо баян манай хатам ээж чинь галтгоонд зогсоод байхгүй. Тэгэхээр чин заримдаа бас мэдээж би энэ өвдөх үе байна. Яг тэр үед л одоо яг тоогооч гэдэг хүн маань солигдонгууд амт нь хүртэл өөрсдөө явчихдаг юм бэл. Магадгүй багтаа. Тий. Тэр яг тэр амтыг яаж нэгэн жигд барих уу гэл хоолны газар ер нь амар. Тэгээ хоолны газар хэцүүгээс гадна Монгол бол амар хэцүү. Харин тий. Бэлтгэл гэдэг бах тий. Бүр бэлтгэл ерөөсөл өглөөнөөс орой хүртэл ерөөсөө бэлтгэлээ хийгээл хоолоо хийгээл бүр одоо тийм нэг амрах зав байхгүй. Тийм гэхдээ яг хоолны газар ажиллаж байгаа одоо энэ хугацаанд амрах зав байхгүй байна гэдэг чинь бас гоё аваа. Одоо зочингуу хэрвээ ингээл ямар ч одоо ингээл хүнгүү байнга завтаа байгаад байвал бас сонцгүй шүү тийм ээ. Жаргалтай зовлоо юм шүү. Тийм жаргалтай зовлон байгаа. Байнга манай гож ирж ингээд бидраар үйлчлүүлдэг тэр зочдтой бас амар баярлж байгаа л та. Бидрийг байнга завгүй байлгадаг. Юу байнга үйлчлүүлэгч байсан. Хүүхд гарч ирэхээс өмнө. Ямар хэрэг байнга. Танаар ч бас нөгөө киншчод нэг караоке дээсэн шүү дээ. Тэр одоо караоке нь бол корона байгаад болцсон уу эсвэл ер нь хоолны газар караоке хоёрыг ажилуулахад ер нь юу нөр аль нь илүү ашигтай гэх юм одоо ажилуулахаар бол Монголд одоо нэг ажилуулах чаа хүнд зөвлөе л тоо. Юу гэдэг караоке зүгээр шүү. Ер нь бол тийм байхтал болтын ч юм уу те. Нэг бол хоолны газар зүгээр шүү. Яг энийгээ бэлтжүүл болт юм аа гэд аль нь зүгээр вэ? За яг ингээ харьцуулаад зөвлөх юм бол караоке хүний одоо юу гэх тэр байнга одоо хоолны бэлтгэл хийх тэр хоолны газартай харьцуулбал үнэхээр бие дагмар. Гэхдээ бас нэг хэцүү тал нь шүн ажилдаг. Яг шүний яг хүмүүсийн унтчих хэвээр цагаар одоо орой 8-аас өглөөний 4 хүртэл гэдэг чинь яг хүний нэг эд нойроо авдаг цагаар ажилладаг байгаа байхгүй юу. Тэгээд байнга согтун үнэтэй харьцсан. Харин тий. Тий караоке одоо мэдээж хоолны газараас илүү ашигтай гэж бодож байна. Караокег бол. Одоо жишээлбэл манай хоолны газар чинь одоо нэг групп хүн орж ирлээ шүү дээ. Нэг групп ширээ орж ирлээ. Тэгэхээр чинь одоо хамгийн доотлол нь гэхэд нэг хүнээс одоо авж байгаа хоолны мөнгө нэг одоо 1700 ч юм уу тий хамгийн хямдхандаа шүү дээ. Тэгж авдаг байхгүй. Тэгэхэд чинь караоке чинь болохоор чинь ерөөсөө такс нь 1000 гэ явчин тийм ээ. Тэгээ дээрэс нь хүмүүс ч мэдээж ганцхан уух юм аваад суугаад байхгүй. Ууж идэх юм аа. Тэгэхээр нэг хүнээс авж байгаа одоо тэр нөгөө юу гэх юм. Нэг хүнээс авж байгаа тэр ашиг орлого байна шүү дээ тий. Орлого нь илүү өндөр байдаг байхгүй юу. Тэгэхээр хоолны газарт өнөөдөр 5 хүн орж ирсэн бол за 5000 yen орлоготой байсан бол караокед өнөөдөр 5 хүнтэй байсан ч гэсэн орлого нь арай дээр байдаг байхгүй юу? Жохон өндөр гэсэн. Тий. Караоке бол яг би одоо ажиллах хүн одоо тэр нөгөө шөнөөр ажиллаж байгаа хүмүүс маань хоорондоо ээлжлээд ажиллаад байвал би дагмар л та. Тэрнээс ганцхан хүн тиймд ажиллаад тэгээд ажиллаад байвал үнэхээр бийгүй бол амар хэцүү. Ер нь аль газараа Монгол ажилтнанд дандаа ажиллуулжсэн үү эсвэл ер нь Япон хүмүүс ажиллуулж үзсэн үү?
өөр орны ч юм уу. Одоо манай хоолны газар нэг Япон өвөө ажилладаг. Япон ажилладаг те амир хөрхөөс. Тий. Ганц хоёр монгол үг мэддэг. Тий бид нар бүр амар тусалж байгаа тэр хүн. Тэгээд уул нь л одоо манад ажиллаж байгаа одоо Япон хэлний сургуулаар ирсэн одоо Япон хэлэндээ нэг сайн биш охтууд маань уул нь тэр өвөөтэй цуг ажиллаад те Япон хэлээс сурах боломж байсаар байвч манай Япон өвөө өөрөө монгол хэлийг сураад ингээд би тамхилаа ирээ гэх юм уу те би одоо хайрлаа би ирлээч гэдэг юм уу монгол хэлэндээ айгүй сайжраад байгаа ер нь л тий мэдээж Япон газар байгаа юм чи Япон хүн ажиллах айгүй зүгээр санагцаа надаа тий тэр өвөө маань яг 7 хоногийн 3 өдөр ажилладаг л да манай зааланд 3 өдөр ажиллана тэгээд Япон хүмүүстэй ярьж байгаа ч гэсэн шал өөр. Одоо яг Монгол хүүхдүүдэд ажиллуулахаар магадгүй яг тэр одоо юу гэдэг яг Япон хүнээс үйлчлэгийн ажилтнаас авдаг тэр нөгөө нэг үйлчлэгээний юг авч чаддаг болов. Одоо яг зүгээр нэг танад ажиллаж байгаа цагийн ажилтан Монгол зөвч охин байлаа гэхэд одоо нөгөө Япон хүүхдүүд ч бас шал өөр үйлчлэлтэй шүү дээ. Ер нь бол нэг жоохон нэг гоё цаанаасаа. Тэгээд нөгөө нэг тиймэрхүү юм дээр нь яад юм бол тоо. Монгол тэр одоо жишээлбэл тэр зөөгчийн ажил гэдэг юмыг ялангуяа Японд хийж үзээгүй хүүхдээ л үнэхээр хэцүү. Хүнтэй яаж харьцаа мэдэхгүй, ядаж гаднаас зочин ороод ирэхэд сайн байна уу гэд мэдлэгээ мэдэхгүй. Тэгээд одоо миний бодлоор эхлээд Япон газар гоё зөөгч хийгээ сурчвал одоо ямар ч газар гоё үйлчлэгээ үзүүлж чаддаг болно гэж бодож байгаа байхгүй юу? Тэгэхээр манай монголчууд ч бас хэцүү шттэ тийм ээ. Одоо юу юм бэ? Харин яг юунд хэцүү вэ? Ингээ амар гоё яриарэ. Хүмүүс сонсох юм билээ. Бас би тийм ч юм билээ шиг. За үйлчлүүлэгчд бол тийм ээ. Манай үйлчлүүлэгч угаасаа зарим нь Монголоос ирээд удаагүй хүнч байна. Японд ирээд зөндөө удсан хүнч байгаа. Манай ажиллаж байгаа хүүхдүүд бол яг өмнө нь ажиллаж байгаад гарсан хүүхдүүд зөндөө байгаа. Тэгээд тэд нар маань яг жоохон Япон хэлний сайжраад ирэхээр Монгол газраасаа болчдөг. Ажил нь хүнд нэгдүгээрт тийм ээ. Тэгээд өөрсдийг нь Япон хэл сайжирч байгаа чинь Япон газар арай одоо юу гэх хялбар аргаар одоо хоолны газар ажиллаж байсан цалинтайгаа адилхан одоо тийм ажил хийгээвэл мэдээж хин ч гэсэн амар ажлыг сонгоно шүү дээ тийм ээ. Тэгэхээр манай хоолны газар манай ч яхаа ер нь Монгол хоолны газар бол ажиллагаа ихтэй учраас Монгол хүмүүс аягүй амар шантраад идэг юм шиг санагдсан. Тий. Үйлчлүүлэгч нараас гардаг хамгийн хэцүү юм нь юу гэдэг вэ? Одоо манай монголчууд бас уухаараа бас л гоё штэ. За тэр уухаараа гаргадаг ааш бол үнэхээр караокед бол үнэхээр байсан бүр нэрээ эхлээд за одоо бас ингэдэг юм байна гэж бодож исэн бол сүүл рүүгээ хүн чинь бас одоо нөгөө тэсвэрийн мянц маань тасард юм байлээ. Тэр ямар сайлгчна. Бүр хэлэх үггүй болоод сүүл рүүгээ одоо ингэж би ч бас ингэж жоох юу ячдаг гэсэн байхгүй юу? Бүр үнэхээр бидний бүр ингэж аргыг барсан юм хийхээр би ингэж Facebook дээр пост тавьчихдаг гэсэн байхгүй юу? Та тэгсэн байна. Та гэхдээ манахаас ирж уушлахгүйгааг байна. Мэдээж хитэн хоногийн чинь тэр хүнийг харна шүү дээ. Яасан бол ийсэн бод дараа нь чи ирж уушлахгүй нь үгүй юу гэдэг тийм байхгүй бүр ингэж одоо буруу юм хийчээ тэр чигээрээ ингэж юу ч болоогүй шиг яваад байгаа хүмүүсээс жоохон манад одоо дахиж бити ирээрэй ч гэх юм уу те. Аль болох тэр хүн чинь одоо жишээлбэл ингэж манай монголчууд маань арх ухаар ингэж эргэн тойрныхоо хүмүүс бас амар юу болоод байгаа байхгүй юу? Садаа болоод. Өөрөө уугаад ингээд өөрөө сайхан байж болохч хажуудлынхаа ширээний хүмүүс бас ингээд одоо нөгөө хүмүүсээ зовоогоод харч мэдээж нөгөө хүмүүс маань айгүй гоё байх гэж ирж байгаа чи хажуудлын ширээний хүн ингээд тэр хүмүүсээ зовоогоод харч ёо за эндээс гарыч гэдэг юм уу те тэр хүмүүст айгүй хэцүү санагдаж штэ. Тэр манай монголчууд гоё ууж идвэл гоё цэвэрхэн хин нэгэнд одоо садаа болохгүйгээр өөрөө гоё уугаад те. Тэгээд
тасартлаа уух гэж биш гоё одоо юу гэх тасарч уух ш тий enjoy гэж те найзуудтайгаа гоё хөвжөлөх гэж уух. Тэгвэл гоё байдаг имийг л гэтээ яг мэдээж Японд ирээд удсан хүмүүс бол тийм бол айгүй гоё сурцсан байгаа хгүй. Тэгэхээр ирээд удаагүй хүмүүс маань би бол аргагүй л ах гэж боддог. Гэтээ соёлын яг нэг тийм байл гэдэг мэдгүй байгаа байхгүй тий. Манай монголчууд нөгөө ээж аав нь гэрээс нь гаргахгүй те уулахгүй идүүлэхгүй ингэж байж байгаа л Японд руу хүрээд ирдэг. Тэгсэн чи Японд руу хүрээд ирсэн чи яах юм хажууд нь битгий гар битгий ууж идгээд өглөг ээж аав нь байхгүй болонгоо тэр хүмүүс ч бас эхний одоо хэдэн жил бас дураараа явдаг л ямар санагддаг л байх л та. Тэгээд тэгж явангаас суралцдаг байх гэж боддог ш. Би нэр Японд хурж ирээд нэг юм айгу гоё ямар мундаг юм бэ гэж бодсон. Япон хүмүүсийн нэр яг арх уух соёл айгу тийм ээ гоё санагдсан юм шүү. Одоо ингээд жижигхэн нэг юм имэнэрээ нэг хөрхөм ингээд нэг онгойлгосон изакая байдаг штэ. Нэг хөрхөм юм пектэй. Тэгэнгүүтээ арт нь ингээд хүмүүсийн нэрийн бичсэн ингээд нэг архинуудтай тавьчихдаг. Тэгээд ингээд нэг Жорен Окяксан буюу байнгын нэг үйлчлэгч болтов. Тэгээд орж ирээд нөгөө нэг имэтэйгээ юм яриад ингээд яринга яг өөрийнхөө нэрийг бичсэн архинаас нэг ганц хоёрыг татчихвал тэгээд гараа явчихдаг тий. Тэгээд наадах нь ингээд амар их уугаад тасраад унлаад гисэндээ хинт садаа болохгүй ингээд нэг газар өнгөрөөл унаад өгсөн байх чинь гудамж тухайн хүндээ зодоо хийгээгүй. Тэрийг юу харчаад ёо нэрээ бас соёл юм даа гэж бодчихсон. Байна. Тэгээд манай залуучууд ч гэсэндээ бас тиймэрхүү юм дээр бас өөрсдөө бодож ивэл те. Тий. Тэгэхээр бас аав ээж нь хүүхдүүдээ яхавтай ээж ууж болох нас нь болцсон байвал бас хитрхи бити хүүхдээ хоригдж байгаа чи. Ууж идэж явал тэгэхгүй одоо хүний газар ирчээд ууж идэж үзээгүй байсан хүүхдүүд чи мэдээж үзгээд одоо явж байхдаа одоо хэрвээ муугаар нь бодлоо хэд ямар нэг хэрэгт холбогдвол яа тийм болохоор одоо гадаад руу явхаас өмнө ч юм уу насанд хүрэхээр хүүхдүүдээ үзмээр байгаа юм үзүүлж байгаарай гэж хэлмээр байна да. Бас нэг тийм шүү. Арх уухыг наадах нь заагаад өгчүүл те. Одоо яг зөв ухаарах юм уу те. Энд нэрээ Япон хүмүүс ингэдэг гэж хэлээ. Хүүхдээ насанд хүрэхээр нь хамгийн анхных нь одоо хүүхдийнхээ уугч байгаа одоо тэр алкоголыг цуг уудаг. Тэгээд хүүхдтэйгээ цуг уугаад тэгээд хүүхдийнхээ хэр зэрэг ууж тасардсан байна. Тасархаараа яад юм бэ? Одоо тасархаарч байхтай тий. Согтоор ямар шууд тасрах. Цогтгоороос ямар хараншин гаргадığım байна гэдгийг нь ингээд харчаад дараа нь хүүхдтэй миний хүү чинь тэгдэм байх шүү. Дараа нь хүнтэй явж байхдаа тэрийгэ болгоомжлоорой гэж хэлж өгөхөөр тэр хүн чинь өөрийгөө мэддгийм байх л та. За би ч нэрээ ингэт юм хэлээ шүү. Тэгэхээр би одоо жоохон уухаа багсгаад жоохон одоо юу гэх те танихгүй хүмүүстэй явж байхдаа жоохон болгоомжтой авах болохгүй юм байна гэх юм уу те. Тиймэрхүү юмыг одоо арх ууж эхлэх үед нь хилээд өгчөөл тэр хүүхд чинь дараа нь өөр танихгүй хүмүүстэй ууж идэж явж байхдаа ямар нэг юм болж яснаас ээж аавынхаа хажууд ууж идээд ямар гэдгийг мэдэлсэн дээр юм шиг санагдсан. Наа чи зүгээр юм тий. Тэгэд одоо яа гэм үү хоолны газар за нэхэд эргээд нөгөө тэр яриа руу ороход караоке нэгтээ яг адилхан одоо юу гэдэг за компани байгуулчлаа. Компани байгуулахад нөгөө 500 мянган байршуулах хэвээр тэгчээд нөгөө газраа олоод тэгээд тэгэл ер нь болчт юм уу газраа олцсон. За тэгээд хийх ажилт нь байх юм бол ингээ хоолны газар нэрчлээ штэ. Караоке бас яг адилхан юм уу? Яг тэгэл ер нь болчтой. Юу тал дээр нэг зөвшөөрөл авна. Зөвшөөрөл авна. Хоолны газар бол одоо жишээлбэл дүүргээс ирж шалгалт хийн нөгөө хоолны газар нь яг одоо дүүргээс чинь танаа энд чинь одоо юу гар угаалтуур байх хэвээр одоо зочин одоо юу гэмдэ галтгоо чинь одоо иймэрхүү зайтай байх хэвээр ч гэх юм те галтгоонд чинь заавал одоо юу одоо тэр хоол хийж байгаа хүмүүсийн гар угаах угаалтуур байх хэвээр гэд ингээд нэг бүр цаанаас нь заасан бит юм лээ. Тэгэхээр тэр мэрийг нь бүгдийг биелүүлээд тэгээд одоо манайх энийг бүх юмаа ингээд хийчлээ гэсний дараа дүүргээс одоо шалгалт орж ирээд за танах болсон байна гэд тэгээд зөвшөөрлөгд юм билээ. Тэгээд бас тогооч нь юу яат юм бэлээ. Шалгалт өгд юм бэл. Тогооч нь шалгалт өгнө гэсэн үү?
тий шалгалт ч гэж тий одоо нөгөө тийм нэг лекц маягийн сууж одоо ингээд одоо хүнд эрүүл хүнс одоо тий ямар нэгэн муу болохгүй юм ингээд хүнд эрүүл хүнс түгэн гэдэг юм одоо заавал зөвшөөрөл авч баттах юм лээ тий тэр цаасаа бүр ингээ хоолны газар өлөх ёстой юм лээ тэр дүүргээс авсан цаа. Тэгээд тэгвэл ер нь бол яах юм бэ те хоолны газар нэг ч бол өмнө нь хоолны газар байсан газрыг авчих юм бол нэг ажил болохгүй ер нь шууд нэрээ солиулаад болчих уу? Тийм байл шүү дээ. Гэхдээ Японд ч юм байна шүү дээ те өмнө нь хоолны газар байсан чигээр нь түрээсэлдэг юм билээ. Тийм үү. Одоо жишээлбэл Японд нэг газар түрээслэе гэхээр одоо манайх нэг газрыг түрээслээд ингээд галтгоотой болгоолтой ингээд яг ингээд аюу гой ингээд хоолны газар шиг болгоод засвар хийчлээ. За тэгээд манайх болгоор боллоо. 3 жил ажиллуулсан одоо боллоо манайх. Тэгэхдээ өмнө нь тэр байр яг ямар исэн яг тэр юунд нь буцааж оруулж өгнө. Тэгэхээр доторх галтгоо бол бүгдийн бүх юмыг гаргаж харна гэсэн. Ямар тэнийг юм те. Харин тийм доторслаа шатцсан юм те. Харин тэг караоке бол яах вэ? Караоке бол караоке ч болохоор ерөөсөө юу юм бэл шүү дээ. Манайх чинь караокега түрээслэхэд чинь ерөөсөө доторх нь тэр чихээр ирсэн. Яг караоке л байсан юм байна тий өмнө нь ч гэсэн. Тий. Өмнө нь караоке биш тэр нэг юу байсан юм шиг үлээ нөгөө нэг эмэгтэй хүмүүсийн суудаг газар байдаг шүү дээ. За снэко. Нэг тийм газар байсан юм байлээ. Тэгээ тэрээр нь тэгэхээр юу юм бэ? Бас доторхын тэр чигээр нь болгож өгөхгүйгээр авч болдог бас газар байдаг байх. Айгүй бол шууд одоо тэр газрын эзэнтэй ярилцж агаад. Тэгээ хоёр хоорондоо тохиролцоод. Тэгээд бас орж болно. Гэхдээ ер нь бол ихэнх нь хоолны газрууд бол дандаа яг өмнө нь ямар юу ч хөө байсан. Яг тэрнтэй яг адилхан болгож өгөхтэй л юм л. Хоолны газар л юм. Тэгээ одоо танах караоке ер нь одоо ч яг корона гэдэг угаасаа л ажиллахгүй байх л та. Тэгээ ажиллаж байгаа юу бүр болцсон уу? Ер нь аль нь их тэгээ караоке нөлөө ашиг хийдэг юм байна те ямар тач. Ямар тач караоке бол маш ашигтай байсан. Тэгээд яагаад болсон бэ гэхээр манай эргэн тойронд айгүйх Монгол караоке нээгдээд. Тий. Тэгээд нөгөө цөөхөн хідэн монгол зочин маань одоо манай монголчууд ч бас шинэ юм айгүй дуртай. Хаан шинэ газрын тийшээ орж үзхийг хүсдэг. Тэгэхэд нөгөө японочууд ч болохоор нөгөө өмнө ордог байсан газраа л ингээл хэдэн жил чамайг өршүүлээд ороод идэв штэ. Тий. Тэгэхээр манай монголчууд болохоор тийм биш гоё юм шинэ газрыг ирэлхийлдэг. Хаан гоё газар вэ. Тэдийх бүр гоё шинэ юм болов гэд. Тэгэд мэдээж шинэ газар явж байгаа. Тэгэд хамгийн тухтай газар нь л манай зочид маань үлддэг байх гэж боддоо штэ. Манай монголчууд маань явж үзэж байгаа. Тэгдэг баг. Тэгээд манай эргэн тойронд 2-3 караоке нээгдээд тэгэл ер нь корона гээл за ер нь хай гээд тэг корона болон тэр одоо эргэн тойронд олон мисээ нээгдсэний улмаас манай хаагцсан. Тийм үү. Тэгээ бас бие бодсон. Яг өөртөө гартаж ажиллавал угаасаа хэцүү юм байна. Гэтэ бас яг манай би зүгээр боддtiin. Хэрвээ яг өөртөө л гардаж тийм газрыг ажиллахгүй бол зүгээр нэг Монгол охин ч юм аачаал тавьчихаар яг ихтгэл тааж ажиллах уу гэдэг бас амар хэцүүтэй нэг тийм. Одоо жишээ нь би зүгээр нэг Монгол караокед үйлчлүүлж байхад тооцоон дээр нэмж мэдсэн байхгүй. Одоо нэг тэ ерөөсөө ч тийм байхааргүй байхад гүчд яагаад те ингэж мэдээд байхад те тэгээд нэг юм ерөөсөө ч ихтгэл төрөхгүй ер нь бол өөрөө юм ажил өөрөө л байхгүй бол бөтөхгүй юм байна гэд би яг нэг тухайд бодож ирсэн байхгүй. Ерөөсөө нэг ганц сет бууз 3 пивэн дээр тэгэл нэмчихэж байгаа юм чинь. Айгүй амар гэхгүй. Өөр цайрцаа гэж. Яг ингээд ажиллаж байгаа хүнээсээ болно. Тэ ажиллаж байгаа хүнээсээ ч болно. Үнэхээр итгэл даасан хүн ажиллаж манад бол ажиллаж байсан. Гэхдээ мэдээж бас одоо юу гэмдэ. Гэхдээ би бол ажиллаж байсан хүмүүстэй муу байсан инээ тэр гэж бас хэлмээргүй л юм л да. Айгүй хөөрхөн ажилтдаг байсан. Яг тэгээд сүүл рүүгээ шантраал зарим нь өөр газар нэгээл гарсан л да.
Тий. Гэтэ зүгээрээ бүгдөө айгу юу яасан? Манад одоо үр шимээ үлдээсэн. Яв яна уучлаарай. Би нөө ханиадтай болохоор ханиалгаад байгаа шүү. Зүгээрээ Өршөөс нөө гэдэг талаасаа яг ингээд танай ресторан гэх юм уу? Одоо ингээд ажилтнаа ер нь яаж сургаж байна авдаг вэ? Одоо юм зүгээр ингээд Японд бизнес эрхэлж байгаа хүмүүстэй хандрал гээд ажилтан гэдэг хүн ч одоо ер нь хамгийн чухал шүү дээ. Одоо аливаа нэг компанид HR гэдэг зүйл хамгийн чухал зүйл байдаг. Тэгээд тэр дээр одоо юу анхаарал ер нь зохистой юм бэ? Яаж шалгаж авах юм бэ? Ажилтдаг зүйл тийм юу вэ? Шалгаж одоо манайх бол ерөөсөө ажиллуулж үздэг. Одоо хоолны газраа шүү дээ, тийм ээ. Хоолны газраа ажиллуулж үзээд тэгээд ихэвчлэн одоо ажилд авж байгаа охтууд маань бол дандаа галтгоонд ажилладаг охтууд байгаа. Тэгэхээр хэл мэдэхгүй байсан ч болж хоорондоо монголоор ярьж учраас ирээд удаагүй охтууд байгаа. Тэгээд эхлээд ажиллуулж үзээд хутгатайгаа яаж харьцаж байна, хоолоо яаж хийж байна гэдгийг хараад тэгээд манайх бол тэгэл авчдаг. Тэрнээс яг хувь хүн ямар байна, ийм байна гэдгийг нь бол мэдээж одоо тэр хүний одоо зан чанар чинь нөгөө хийж байгаа юм дээр гараад ирнэ штэ. Одоо ихний өдрөөл хүн чинь за юмаа одоо энийг хийхэд яг хэлснээр хийж гэнэ үү, эсвэл нэг хийсэн юм шиг дүр үзүүлээд орхиж гэнэ үү гэх юм уу тийм ээ. Хийгээл байгаа юм шиг царай гаргаал байгаад байна уу? Зүгээр нэг нөгөө тийм эсвэл хүн хий гэсэн юм хийчихэл гараа одоо ингээд татгаа суугаад байна уу ч гэх юм уу те. Заавал хий гэж хэлээгүй хахад хийгээд идэх охтууд байдаг байхгүй айгүй хөрхөн. Санаачлагтай. Санаачлагтай. Тэгэхээр тийм охтууд одоо охтууд ч бай, хөвгүүд ч бай санаачлагтай л ах юм бол айгүй зүгээр. Тий. Яг уу хийж чадахгүй байж болно шүү дээ. Хүн чинь хийж чадахгүй байжгаад хийж чаддаг болтой шүү дээ. Тэгэхээр чинь санаачлагтай чадахгүй ч гэсэн бас тий хийж гээл энийг яах вэ гэд өөрөөсөө ч гэсэн асуугаад ингэж ах юм бол тэр хөлт бол ганцхан одоо тэр хоолны газар ажиллах ч биш цаашдын ирээдүйн ч гэсэн айгүй мундаг зоригтой хөлт байгаа байхгүй. Тий. Таны зүйлсэн шүү дээ нөгөө тогооч нь өөрчлөгдөж гингот хоолын амтгүр тэр чигээр өөрчлөгдөж тэгээд би ингэж бодохдоо рестораны гэртээ ингээд хоол хийж байгаа юм шиг ингээд цаа юм пад гэх хийлтэй гарчих санагдаад байгаа байхгүй юу. Тэгэхээр яг ингээд бизнес эрхлэгч чинь амт шанрыг ч гэсэндээ яг ингээд бүгднгийн байнгын байх хэрэгтэй болж таардаг. Тэр зүйлээ юу нь яаж ингэж авч явах юм. Юунд анхаарах хэрэгтэй байдаг гэх юм уу. Тэр сумаа рестораны гэж бодож байгаа хэрэг хүмүүс байгаад бодж байгаа хэрвээ одоо ингээд ресторан нэмэр байгаа хүмүүс агаал хамгийн гол нь доктор сууршилтай тэр гартуунд ажиллах тогооч гэдэг хүний хамгийн гол нь хамгийн эхлээд бэлдэх хэрэгтэй. Тэгэхгүй захны газраа юу ч гэсэн нээчээд тэгэл энэ тэндээс тийг тогооч олдондоо гэж бодож байгаа бол тэр бол бүтэхгүй шүү. Тийм болохоор эхлээд заавал одоо манайд энэ хүн 2-3 жил доктортай ажиллаж өгнө гэсэн хүнээ. Тэгээд хамгийн гол нь мэдээж хоол хийх чадвартай тийм ээ. Тийм хүнээ сонгоод бэлтчихэд дараа хоолны газраа одоо газраа хайдаг ч юм уу те хамгийн чухал юм тогооч юм байна л гэдэг юм. Тий. Гол төлхөр байх нь шүү. Тий. Хамгийн гол төлхөр чинь тогооч. Тэгээд төлхөр гэдгсэн чинь юу хоол гэж ярьсан чинь Япон Монгол ингээл үйлчлүүлэгч нар орж иж байгаа шүү дээ тий. Япон хүмүүс ер нь хамгийн их захиалдаг хоол, Монгол хүмүүс хамгийн их захиалдаг хоол гэж юу байдаг вэ? Та ер нь анзаарч байхад Япончууд ер нь аль хоолыг хамгийн их захиалж идэх төвлөгтэй байна? Япон хүмүүс болохоор одоо хамгийн сонирхолтой санагддаг нөгөө чансан мах, ястай чансан мах байдаг шүү дээ. Тий, тэрийг хамгийн их одоо сонирхож орж ирдэг. Угаасаа манай хоолны газрын доор одоо тэр нөгөө чансан махны одоо меню одоо хоолны цэс ингээд доор гаргаад тавьсан байгаа хгүй. Тэгэхээр тэрийг хараад одоо шинээр орж ирж байгаа зочид бол бүгдөө тэр хоолыг хараад орж ирдэг. Тэгээд орж ирсэн хүмүүс бүгд угаасаа маханд дурлаад одоо Япон хүмүүс бол ингээд хоньны махыг айгу өмхий гэж боддгийм байна л да. Тэгээд манад орж ирээд одоо ингээд наа хоньны мах өмхий юу гэл ингээд асуугаал. Идээд үзье гэл. Тэгээд идэж үзчихэд үнэхээр амтай байна гэд. Тэгээд дараа нь орж ирэхдээ ч гэсэн нөгөө махаал иддэг.
Ямар сони энэ маханд дуулсан бас Монгол хүмүүс бол тэгэл бууз мууз хуушур мушур бууз, цэвэн, хуушур, Ахаа. баяртай цай гэтэл Цэвэн дурсан Японд байхандаа байхгүй нүдэ. цэвэнд гэтээ яг орж ирж иддэг хүмүүсээс би одоо сүүлийн үед ажиллаагүй болохоор яг сайн мэдгүй. Гэтээ цэвэн захиалдаг Япон хүмүүс байгаа. Яагаад цэвэн асуусан бэ гэхээр сая та нөгөө хаврын баярыг үзсэн нөгөө Монгол цэвэн хэрвээгээд мэдөө гарсан байх шүү дээ. Одоо амар одоолоод байгаа. Тэрнээс хойш ер нь таны ресторан цэвэн гэж орчихсон Япон байсан уу? Тэрийг өстө сонсоогүй асуугаагүй байна. За тэрийг нэг асуучаад бид хоёр л дараа нь тийж мэдэгдэх үү. Танаа цэвэн ч байцаатай юу байцаагүй юу гэж. Манай цэвэн байцаатай байгаа шүү. Тийш дээ тий. Би харин үгүй юм бэ байдаг болсон биш үү? Манайх одоо шүү дээ чинжүүл луунтай болсон байгаа шүү. Байцаа хийхээ болсон байгаа шүү. Шинэ мэдэг. Минийнээс хаваасаа. Тий. Би харин яалт шүү танад нэг айгу ойрхон ажилдаг бах та. Танахтай ойрхон байдаг бах та. Дандаа танаад очиж нэг хоошур мошур цай маа сүтэ цай амар гоё амттай гэж луудаг гэсэн. Сүүлд нэг очсон чинь амт нь өөрчлөлтсөн байсан байхгүй. Тэгэл нэг байж аал нэг очихоор амт нь өөрчлөлчингууд амт нь өөрчлөлтсөн би нөгөө нэг цай яатсан гэд. Тэгэхээр яг иймэрхүү гомдод амир гарах бахтай ер нь тоол солигдвол тий. Одоо бол гэхдээ тийм гомдол гарахгүй гэж юм. Одоо манай нөхөр чинь одоо гар би оролцож одоо ах нэгэ хийж байгаа. Тэгээ би өөрөө анхнаас энэ хоолны авиаста гэдгийг би мэдлээ. Би мэдтгүй байсан юм байлээ. Тэгсэн чинь манай нөхрийн цэвэн үнэхээр тасарцсан. Бүр ингээд би нөхрийнхөө цэвэнд орчод байгаа сүүлийн үед. Вау. Танах тэгвэл тэгээд одоо 4 хүүхэдтэй байна шүү дээ. Тэгэхээр чи хэдээс хэдэн нас хүртэл байна? Одоо баг нь 7 сартай. Тэгээд багын маань дээдл 8 настай. Тэгээ 8 настын дээдл 9 настай. 9 настын дээдл нь одоо 13-тай. Тэгвэл сүүлийнх нь нэлийн зайтай юм байна тий. Тийм үү. Одоо тэгээ хүүхдүүд ч монголоор ярих уу? Хамгийн анхны хүүхд чинь гарч байхад. Яна. Sorry. Би түрүүлээ асуусан уу? Таны хүүхдүүд ч монголоор ярьдаг уу? Бүгдээрээ энд турсан юм шүү дээ. Тэгэхээр манай том охин Монголд төрж ирсэн. Тэгээд дараагийн 3 Японд төрүүлсэн. Анх яагаад Монголд төрсөн бэ гэхээр нөгөө хэл мэдэхгүй. Тэгээд ээж аавынхаа хажууд төрийгээд. Тэгээд Монгол төрхөөр шийдээд тэгээд Монгол төрхийн ямар амар вэ гэдгийг мэдрээд тэгээд угаасаа төрөх имлэг гэдэг чинь ийм л байд юм байна гэж бодоод Японд ирээд 2 дахь охиноо гаргасан чинь Японы имлэгийн гайхамшигтайг мэдрээд тэгээд Японд төрөхөөр шийдсэндээ дараагийн 3 бол манай том охиноо өсгөж явах үедээ би чинь Японы хэлнийг сайн биш байсан учраас охинтойгоо дандаа монголоор ярьдаг байсан. Жохон багтана. Тэгэхээр манай том охин одоо энэ доотлын одоо 2-оо бодвол айгүй сайн монголыг ойлгодог, ярьдаг, жохон өвөр монголдаг гэдэг л та нэг тийм жоох аялгаутай. Монголд очиод гадаад бүжигтэн хүүхдүүд очичоод чи өвөр монгол юм уу гэж асуугаад байдаг гэсэн. Аялгатай яриад байгаа болохоор. Тэгээд ер нь хүүхдийг багаас нь монгол хэлээрээ яриад хэлд оруулвал хүүхдийн хэлний булчингууд бүгд ажиллаад монгол хэлээрээ маш сайн ярьдаг болдгийм байна гэдгийг мэдсэн. Монгол хэлээр ороогүй манай 2 одоо дунд 2 бол маш хэцүү. Монгол хэл нь бол үнэхээр монгол үг хэлж чаддгүй. Айгу хатуу хэл. Монгол үг чинь нөгөө хэлний бүх булчинг ажиллаулдаг гинэ. Тэнгүүд нөгөө им зөөлхөн Япон хэлээр хэлд орсон хүмүүс чинь хатуу өгнүүдээ хэлж чаддгүй юм. Тийм дээ. Ирэлэг аа. Тэгэхээр хүүхдээ монголоор хэлбэл та. Лама түрүү асуучихсан юм асуу. Би урдуур нь ороод. Юу асуучихсан? Юу асуучихсан? Нөгөө хамгийн том нь 13 настай гэдэг юм гоо. Яг нөгөө юу гэсэн штеп. Баг ресторана нээж явах үед жирэмсэн байсан гэсэн. Тий. Тэгэл яг хүүхдийн хажуугаар үүдээ ресторан ингээл нэгээл юу явж байхад танд хэр хэцүү санагдсан бэ? Би тэгэхэд гэр бүл болон одоо бизнесийг хамт авч явахад гэх юм уу?
яг одоо том охиноо гидсэн байхад бол яг эхлээд нэгт үе үед нь хоолны газараа очиод одоо юу гэнтэй туслах маягаар байсан. Гэхдээ төрснөөс нь хойш бол хоолны газараа очиж чадхаа болсон. Нөгөө Японд ганцаараа учраас манай нөхөр чинь сумаа байсан болохоор хөдөө гадаа аягүйх явцдаг байсан. Тэгээ гэртээ охинтойгоо хойлохнаа байдаг. Тэгээ манай хадам ээж чинь хоолны газараа яг гол захирлна байдаг байсан учраас хоолны газар бол би санаа зовх юм байхгүй. Манай хадам ээж байгаа учраас тэгээд тэр үед бол өстой том охин дээр бол өстой хоолны газар руугаа нэг оролцоогүй. Тэгээ хизээс яг ингээ гардан ажиллах гэсэн юм да. Яг гардан ажил одоо жишээлбэл гардан ажиллах гэхээс илүү одоо манай нөхөр чинь одоо ингээд манай хадам ээжийг ингээд хадам ээж чинь байнга байж чадахгүй болонгууд манай нөхөр ажилдаг болоод эхэлж байгаа байхгүй. Тэгэнгүүт би чинь болохоор туслах зүгээр л одоо ажиллах, хоолны бэлтгэл хийх ч гэдэг юм уу тийм туслах хязгаар. Тэгээ хоёр хүүхдээ цэцэрлэгт өгсөн манай том чинь сургуульд орсон. Тэгээд яг хүүхдүүдээ байхгүй үеэр нь очиж байгаа байсан. Тэгэлэг бас хүүхдүүд нь гайгүй гараас гарсан байх үед л юм дээ. Тий. Яг бүр тэгжээж л хоолны газар руу орсон. Тэрнээс биш бол ямар ч боломж авахгүй нэр жоох хүүхдтэй юм. Ер нь аль гэхдээ юу юм бэ те одоо юу гэдэг гэр бүлийн хоёр айлаа гэхэд нэг нь одоо шаянгийн визээр байлаа гэхэд нөгөөх нь ганцаараа хоолны газар авч явна гэдэг бол үлгэрл юм байна те. Ер нь бол тий хоёулаа зэрэгэлтэй айхгүй бол ер нь хэл юм байна л та. Хамтдаа орох нь. Хамтдаа орохгүй бол үнэхээр хэцүү. Гэхдээ нэг нь өөр ажил хийгээд нэг нь ганцаараа хоолны газар гэх юм бол маш хэцүү тий ялангуяа Монгол хоол бол. Танах одоо тэгэл гэр бүлийн бизнес ганцхан ийм хоолны газар ажиллуулж байгаа гэсэн үг. Тэгэхээр ер нь манайхад юу гэрээний ажилтан оруулдаг. Тийм үү. Тий. Тэгэл Монголд нэг Японы хэлний сургуультай. Тийм үү. Тэргээ хэлээч тээ. Одоо хүмүүс сонсон шүү дээ. Нөгөө корона гээд ажиллаг байгаа. Ямар нэг сургууль юу гээд Хакуба гээд байгаа. Хакуба. Манай нөхрийн сумогийн нэр нөхгүй юу? Тий. Японы 10 жилийн сургуулаа тий. Үгүй одоо тэр Японы сургуультай хүүхдүүдээ бэлдээд сургууль тий. Би сургууль. Тэгээд хүүхдүүдээ бэлдээд нааш нь ажилд явуулдаг ч юм уу эсвэл Японы сургууль руу явуулдаг. Зурчилж өгдөг юм байна тий. Зурчилж өгдөг. Сонсогчтой 13 жилийн туршлагатай хүмүүсээр зуршилмаар байвал Хакуба Японы сургууль аюултай. Тийм тий. Тэгвэл гэрээний ажилд нь ямар нөхцлөөр нааш ярдیں۔ Гэрээний бол одоо Монголд Японы хэлний сургууль одоо сурангаа хамгийн гол нь тэр ажилтнуудыг эндээс одоо Япон компаниуд нь сонгож авдаг байхгүй. Гэхдээ тэр хүнийг сонгохдоо Японы хэлний хичээлийн эрсцийг харна те энэ хүн хэр идэвхтэй явж идэв. Хэлэндээ муу исэн ч хамаагүй өдөр болгоо ирдэг байсан бол тэр бол маш идэвхтэй. Тэгээд одоо нүүрний баясгалан те хэр сэргэлэн цовоо хэр баяр баясгалантай өгдгийг. Одоо жишээлбэл юу яач Монгол руу очиж шалгаж авч чадахгүй бол одоо интернетээр ингээд видеогоор тэр хүүхдийн царайг харж агаад шалгаж авдаг байхгүй. Тэгэхээр чин тэр хүүхдийн нүүрний баясгалан ямар байна? Хэр одоо юу гэнтэй идэвхтэй тийм царайтай байна гэдэг тийм юмнаас харж агаад сонгож авдаг хүүхдүүдийг. Гэрээний ажилд хэдэн төгрөгөөр явах вэ ер нь? За яг тэрний төлбөр тооцоог бол би яг сайн мэдгүй. Манай нөхөр л яг тэрийг гартаж яадаг. Бага бах тий. Монголоос ирэхтэй юу? Тий. Нашаа одоо Японы сургуулиас ирж хахаар гэрээний ажилтнаар ирэх нь арай бага төлбөртэй л ах тий. Ер нь бол юу? Гэрээний ажилтнаар ирэх гэж байгаа хүмүүс ч юм болохоор ерөөсөө л одоо юу гэх 3 жилийн дотор одоо Монгол явахгүй байгаа штэ тэр чинь хичээл сургууль гэж өөр ямар нэг юм мөнгө өрөхгүйгээр зөвхөн ажил хийж мөнгө цуглуулах байгаа л хүмүүс ирж байгаа байхгүй юу? Гэхдээ мэдээж энд цагийн ажил хийдэг хүмүүсээс бол цалин бага. Тийм үү тий.
Тэгэхээр одоо жишээлбэл Японы сургуулаар ирээд цагийн ажиллаа хийгээд явсан дээрч байж магадгүй сурмааргүй байна зөвхөн мөнгө олмоор байна. Тэгэхээр тэр хүнтэй одоо мөнгөө хэр цуглуулах гэдэг бас юу аахгүй. Асуудал. Тэр хүн тэр өөрийнхөө мөнгөө цуглуулж чадвал сайн цуглуулж чадна. Дадлагдж оюутантай бол ялгаатай өөр гэсэн үг гэрээд ажилтан дадлагдж ажилтан. Дадлагчигч оюутан гэдэг чинь дадлагчигч оюутан гэдэг чинь одоо юу вэ тий? Дадлагчигч шүүсээ гэж явах хэрэгтэй. Тэр чинь гэрээг нь ажилласан байхгүй. Тэг. Гинөө жишээ чинь гэрээг нь ажилласан. Тий, дадлагчигч ажилт юм да. Би өөр нэг гэж бодоод байгаа байхгүй. Одоо ингээд Японд юу нэг ажиллаж байгаад Монгол руу харих юм бол Монгол бас нэг тийм яг экстран талын тийм хоолны юу нэг газар ажиллаж үзүүл гэж бодоод байдаг байхгүй. Тэгээд яг бодонгууд ингээд юу гэдэг юм мөнгө нь одоо ингээд бэлэн байхгүй бол бизнесийг хийж чадахгүй ч юм шигтэй амар санагдаад байдаг. Та юу н одоо ингээд дөнгөж хэлэх байгаа тийм хүмүүсээр бол юу гэж хэлэх вэ? Үнэхээр мөнгөө ингээд юмаа бэлтжээд тийм зүйлийг нээх хэрэгтэй байдаг юм уу? Эсвэл жижигэн ч гэсэн хамаагүй нээгээд ажиллаж эхэлж явах хэрэгтэй гэдэг юм уу? Таны юу туршлагаас харахад юу гэж хэлэх вэ? Монголд бол яадгийг ямар ч байсан үнэхээр одоо яг хийх гэж төлөвлөсөн байгаа бол зээл авч байгаад ч хамаагүй хийж эхлүүлсэн дээр хаа гэж. Алууны бизнесээ тий. Үгээр тийм ээ. Мэдээч яг одоо л бүр ингэ хүсэл зорилготой ингээд бүр ингээд ассан байгаа шүү дээ. Одоо яг одоо л хиймээр ч гэдэг юм. Яг тэр үедээ зориг гаргаад зээл аваад үнэхээр боломж нь байхгүй бол зээлийн аваад хийгээд үтсэн дээр. Тэгэхгүй за мөнгөө цуглуулж байгаа л хий гэж яагаад одоо тэр үед оройтсон ч юм уу тий. Тийм учраас ямар ч байсан яг хий гэж бүр яг тэр хүсэл зорилгодоо бүр ингээд тулгуурлцсан бүр ингээд юу гэх хүсэл зорилго нь ингээд дийлцсэн байгаа бол хийгээд үсгэд бол буруудахгүй байх гэж бодож байна. Гэтэ яагаад заавал тийм нээх гээд байгаа вэ гэдгээ тэр зорилгоо сайн тодорхойлвол. Тийм бахтай дунд нь шантарч байгаа юм билүү. Тий. Зөв. Тэгэхээр одоо яг ингээд Японд ирээд 15 жил болсон. Ер нь та хоёрын төлөвлөгөөнд эргээд Монгол руу буцна гэсэн тийм бодол байдгүй. Монголдоо яг ингээд амьдрын ч юм уу. Ирээдүйн зорилго тий. Тэгвэл сая корона гарахаас өмнө Монгол яг буцчихлаа. Бүр мөсөн үү? Тийм бүр хүүхдүүдээ сургуулийн Монгол руу шилжүүлээд Монгол явъя гэж бодоод тэгсэн чинь ингээ корона гараад тэгээд Монголд одоо хүүхдийн сургуулиуд ч ажиллахгүй одоо зүгээр онлайнаар хичээл ороод идэг. Тэгээд ер нь жоохон явах юмд хоошлж байгаад байна. Яагаад тэгж шийдсэн бэ? Ер нь л одоо за яг одоо ингээ хэлгээд яг ингээд Японд ингээд амьдраад ажиллаад та нартыг санагдахгүй нэг робот шиг өдөр болгоо яг л өглөө бослоо яг л одоо хийж байгаа бүх үйлдэл яг адилхан байгаа л тэгэл хаш өдөр яг адилхан үргэлжлээл яг миний 15 жил яг л ингээд өнгөрцөн байгаа байхгүй юу. Яг энэ дунд нэмэгдсэн хүүхдүүд нэмэгдсэн тий. Гэхдээ Монголд очивол одоо хүүхдүүд маань хүртэл арай өөр зоригтой хүүхдүүд болж өсөх юм болов уу гэж боддог байхгүй юу. Тийм. Японд болохоор яг нэг тийм урсгалаараа ингээд нэг урсаад тэгэл яг нэг юм хайрцаг дотор бүр ингээд жоохон бахаас ингээд сургаад тий. Харин тийм. Монгол жаргаж чадахгүй. Тий. Тэгэхээр яг та нарт бас тийм мэдрэмж төрдөг байх нэ. Тэгээ одцсон хүмүүс. Ер нь нэлээд олон жилийн өмнөөс ер нь Монгол руугаа харих уу гэж маш их гарч ирсэн. Тэгээд сая бүр яг шийдээ за ер нь явъя гэсэн чинь корона гарсан. Яг явхад нөлөөсөн юм зүйл нь юу вэ? 13 жил очоод яагаад одоо юм бэ? Явхад нөлөөсөн зүйл бол ер нь ядарсан. Японы амьдралд амар ядарч байна. Залхаж байна тий. Тэгээд яг үнэхээр Японд ингээд хоолны газар ажиллаулаад тэгээд юу хэмдэ нэг тийм одоо баяцсан уу? амьдрал яг баяцсан. Тэглээл баяжаад байгаа юм бол яг үндэ байхгүй. Тэстэй одоо 3 хүүхэд сургуульд яваад одоо янз бүрийн лекц
одоо дугуулan гээл те одоо янз бүрийн юм яваад маш их төлбөр тооцоо. Тэгээд одоо бид нар чинь хөлсний байранд амьдарч байгаа тийм ээ. Хөлсний байранд гэдэг чинь сар болгон түрээсээ төлнө. Тэгээд ер нь ингээд гарах зардал маш их. Тэгээд хичнээн хоолны газраараа орлого олсон ч гэсэн бүх зардал маань яг ингээд уусаал алга болчдаг. Тийм болохоор хүний нутагт ер нь жоохон тавчин юм аа. Тийм тий. Тий, одоо ингээд хүний нутагтээ ер нь яг Япон орн сайхан л та мэдээж үнэхээр гоё. Гэхдээ Монголыг минь яасан ч гүйцэхгүй гэдэг бодлол үнэхээр сүүлийн хэдэн жил бол маш 100% болсон. Маш өндөр. Харин би ер нь ойр дотны одоо ингээл энд бас 10 жил болцсон. Ер нь 7-оос дээш жил. За ер нь 6-аас дээш болоод ирэхээрэл буцахлал юм ер нь хүмүүс амар боддог болчихдээ юм байна да гэж бас анзаарсан л та. За одоо магадгүй чи тэгвэл анх 20 мөртөд бол Японд ирж исэн биз дээ бараг л 11. За одоо чи ингээд за 15 жил Японд байл ийм амьдрал туулах юм байна гэдгийг одоо мэдчихээн тийм үү? Одоо яг ийм оюун санаатайгаа 20 настай бай. Тэгм бол чи Японд руу ирэх байсан уу? Монголдо үлдэх байсан уу? Мэдсэн байгаа шүү дээ тий Япон ямар вэ гэдгийг. Чи яг ийм л юм болно гэдгийг чи одоогоор ингээд мэдсэн. Яг тэр үедээ очсон. Тэгм бол чи Монголдо үлдэхүү эргээд за энийг л туулъя гэд ингээд ирэх үү? Гэтэ би Японд ирэхгүйсэн бол өртөг уучрахгүйсэн баг л та. Тэгэхээр харин тийм тэгэхээр чи тэгэл сонгол юм ирэх юм байна л да тий. Уусаа тулаад явах юм байна гэдэг. Тий. Таны саяныхтэй хэлсэн шиг сонсчингууд ер нь Японд ресторан нэ гэж бодож байгаа юм бол ер нь ашиггүй ресторан нэгээ дэмий гэсэн үг. Ингээд ерөөсөө ашиг болдог. Ингээд өдөртөө хаан дуусдаг. Амар баяжин гэж бодож нээж байгаа л үгүй шүү. Тийм байдгүй юм шүү миний хүүхдүүд ээ. Би яг өнөөдрхөө нөхөртөөгөө бит хоёр ярьжсэн аахгүй яг. За ингээл те за чи ч нэг ажил хийгээл би ч нэг ажил хийгээл стон нэрээ зүгээр л амьдраад ах юм. Одоо яг яах вэ? Тэг ингээ ялангуяа ингээд хоримтлал үүсгэн ингээл хоорондоо ингээл амар ярьчин тэгэл яг нөгөө санснараа чадахгүй болохоор бүр ингээ сэтгэлээр унцдаг. Тэгэл яах гээд энд байгаад байгаа юм бэ тэгвэл гэл ингээл бодон шууд ингээ буцчих гэхээрээс зэрэг хүрхгүй. За одоо бас нэг 2 3 жил харъя да гэл бас яг нэг иймэрхүү байдалтай байгаа. Тэгээ зүгээр л сайхан амьдарч ин яг үнэндээ нэг тийм л байгаадах юм. Тэгэхээр Монголд бол илүү алалцаад ядчил ганцаардахгүй. Одоо чи оюунагийн хувьд би бодоод байна л би өөрөө амар нөгөө сэтгэл готромтгай юм шиг байгаа. Ингээд нэг хүүхд гаргаад жим нэмээд ч юм уу ингээд жоохон тэнгуут өөргөө голоод тэгэл амар ер нь энд чинь тэгэл 1000 найзтай юм шиг хэрнээ тэгтээ ингээд ганцаарддаг шүү дээ ер нь. Тэгээ тиймэрхүү үеүүдийг бас аягүй их туулсан л байх л гэж бодоод байна л та. Ер нь тэр үеэ яаж бас давж исэн бэ? Хэрвээ тийм тэгж ганцаардч ч юм уу сэтгэл готролд орсон ч юм уу тиймэрхүү ер нь тийм юм зөхөө тохиолдож байсан уу? 4 удаа төрөхөд 4 удаа юу? 4 удаа төрөхөд одоо хамгийн гол нь юу юм уу? Сэтгэл зүй айгуу чухал юм уу? Одоо жишээлбэл би гордож үзэг байхгүй юу? Одоо манай нөхөр чинь гордон гэдэг юм бэдгүй маа. Чи гордон гэдэг юм чи Японы эмчээс асуугаад үз. Тийм бэдгүй чи зүгээр л асуугаад үз. Гэт би том охин дээр ерөөсөө намайг миний тархинд гордон гэдэг юм бэдгүй гэдэг юм суулгаад өгцөхгүй. Тэгээ би ер нь гордож үз. Тэгэхээр тэр ерөөсөө сэтгэл санааны асуудал байгаа байхгүй. Тэгэхээр хүн ерөөсөө төрхөөсөө өмнө ч сэтгэл зүгээ амар бэлдэх хэрэгтэй юм шиг санагдсан. Тэгтээ Японд үнэхээр хүн сэтгэл санаагаар унахаар байхгүй юу? Тэр одоо нийгэм нь. Үгүй амар иш хүчтэй байсан ч ундаг үстэй тий. Би ганцаараа биш үстэй. Үгүй. Хэцүү. Гэхдээ миний бодлоод би ч гэсэн сэтгэл готролд орж л байсан байх. Гэхдээ би өөрөө тэрийг анзаараагүй өнгөрсөн. Одоо жишээлбэл би том охин дээрээ амар таргалсан. Би бүр 80 хэдэн килограмм хүрээд бүр ингээд тэгээд сүүл рүү надад таарах хувцаахгүй би чинь сумаа нөхрийнхөө хувцсыг өмсөөд ингээд зүгээр тэр нэг ингээд надад бараг зүгээр за хувц таарч байгаа юм чи гэдэг юмараа өөрийгөө ингээд зүгээр аргацаагаад яваад идэг байсан. Тэгээд хэцүү байсан ч гэсэн би Монгол руу ээж аав руугаа ярьж санаагийн зовохыг хүсдэг байсан. Тийм болохоор ингээд өөрөө ингээд хүүхдтэй гэртээ хойлохнаа байсан ч гэсэн ингээд
тэр одоо миний бодлоор сэтгэл готролд орцсон байсан мөртлөө тэргээ би өөрөө тэр үед чинь миний бодлоор яг тэр одоо 2008 онд би Facebook гэдэг юм чи тэгж амар ингэж одоо дэлгэрээгүй байсан. Тэр сэтгэл готрол гэдэг юм ч гэсэн би ингэж ер нь мэддэггүй байсан. Тийм. Тий. Тэр үед чинь тийм байгаагүй юм шиг. Тий зүгээр л за явахтай угаасаа хүн төрөөд ийм л болдгийм бэ гэдэг сүүлрэг өөр тэрэндээ эвлэрээд эхэлсэн баг. Миний бодлоор эвлэрээл за угаасаа ийм л тийм ээ ганцаардсан ч гутарсан ч одоо ингэж байгаа л тэгэл маргаашнаас гайгүй болно доо гэд ингээл хүүхдээ хараад тайвшраад ингэж л явж ирсэн баг. Тэгээд дараагийнхаа 2 хүүхд дээр дараагийнхаа 2 дахь хүүхд дээр нь би чинь том өхнөө 4 настай байхад нь жирэмсэн болоод тэгээд төрөөд тэгэхэд бол маш цоглог байсан. Ягаад тэгэхээр нөгөө 4 жилийн зайтай тэгээд дараагийнхаа хүүхдийг олж байгаа айгу баяртай байсан. Тэгээд одоо нөгөө хүүхдийн хоол моол гэдгийг чинь төрөл төрлөөр нь охиндоо хийж өгвөл том охин дээр хийж өгч чадаагүй юм а би амар хийж өгдөг байсан. Тэгжсэн чинь охиноо 5 сартай байхад нь би 4 сартай жирэмсэн гэдгийг өөрийгөө мэдсэн. Тэгэхээр би төрөөд жирэмсэн бол. Тэгэл яана за би ч угаасаа ингээл одоо угаасаа гарахаас явах те. За ингээ 3 хүүхэд байгаа юм. Гээд эмчтэр очсон чи охин байна гэд. Тэгээд за 3 охин тоолж байгаа юм. За тэгвэл дахиад нэг төрөөд хүүтэй болно да гэж бодож исэн чинь төрөх өмнөх хүн би наа чи эмэгтэй биш эрэгтэй хүүхдээ штэ гэд эрэгтэй хүүхдийг мэдсэн. Тэгээд би маш их баярлаа. За тэгэл за хүүтэй болно гэд ингээд амар баярлцсан. Тэгэл одоо тэр жирэмснийхээ хугацааг хүүгээ хүлээж амар ингэж ад жаргалтай өнгөрөөсөн. Нэг тийм жирэмсэн гэдэгтээ түүртэйгүү нийл хүүхдээ ч гэсэн жирэмсэн гэдэгтээ ерөөс түүртэхгүй миний хүү гарч ирнэ гэдэг нэг тийм баяр амар дүүрэн амар том гизтэй ингээд том гизэн дээрээ гэж жоох хүүхдээ тэг хажуудаа нэг хүүхд дагуулсан Япон хүмүүс амар сонио хард штэ тийм хүмүүс рүү юу вэ ч одоо яатсан юм бэ бараг хүүхдээр болуулсан юм уу гэмээр хардаа өөрсдөө тийм л байдаг штэ. Тийм өөрсдөө гэтээ амар төрсөн хүмүүс амар их төрсөн байдаг штэ Японч. Төрөөгүй хүмүүс нь ганц хүүхдтэйгээ байж штэ. Гэтээ тэгээд надаа ерөөсөө тэр хүмүүсийн тэр нүд мөдний харц марц ерөөсөө за над руу харж л байна да гэд нэг ерөөсөл рүү тоохоо бэлдсэн байсан гэд нэг ямар нэг юмыг одоо хүн надад юу ч хэлсэн тэр үгийг ч тоохоо бэлдсэн байсан. Тэгэхээр хүний үгийг тэр сэтгэл зүйн готрол гэдэг чинь бас хүний үгнээс амар нөлөөлт юм шиг санагцсан. Тэгэхээр хүний тэр янз бүрийн хэлэх хэрэгтэй хэрэггүйгийг зөв чихний хажуугаар ингээд өнгөрөж хэрэгтэй юм шиг. Бүгд бас юм байна шүү дээ. Тийм. Одоо за тэгвэл өөр тийшээ одоо яриагаа ахиад явуулмаар санагдаж байна гэх шиг. Одоо ингээд Японд одоо ингээл юу гэдэг коронав гэд яг завсардж байгаа ч гэсэн ер нь л ингээл улирал болгонд хэдэн зугаараа ингээл монголчууд ирээл байгаа шүү дээ. Ер нь бол яг тэр ирж байгаа хүмүүс хизээ нэгэн зөв манай энэ контентыг олоод сонсвол хэрэгтэй юм уу даа л гэж бодоод хийгээд байгаа шүү дээ. Одоо яг байгаа хүмүүстэй ганцхан биш. Тэгэхээр ер нь за Японы хэлний сургуулиар ирлээ. Тэгээд одоо ингээ 15 жил болоод бүр Японоос залхаад одоо буцаж байгаа хүний зүгээс ер нь хэдэн жил байвал ер нь хангалттай Японд те юг үзчихэд ямар одоо юу гэдэг юунд хүрсний дараа одоо хичнээн жил байхад ер нь хангалттай гэж бодож байна. Тэгвэл л шүү дээ ингээ хүүхдүүд маань эрхийнхээ өмнө зорилгоо тавь. За би Японд очоод хилээ сурчаад тэнд их сургуульд сурна. Эсвэл хилээ сурчаад би ажил хийнэ гэдэг аль нэг зорилгоо тавиад тэгээд би ажил хийх гэж байгаа бол хэдэн төгрөг цуглуулах вэ? Тэр зорилгоо тавиад зорилгодоо хүрэнгүүтээ буц. Энэ Японд насан туршдаа амьдрахгүй л юм чинь зорилгодоо хүрсэн л бол буц. Ерөөсөө энэ хүний одоо гадны энэ оронд удах ямар ч тийм юу байхгүй. Одоо шалтгаан байхгүй. Хүн яаж ч байсан, хүн зовч ч байсан, жаргач ч байсан, хүн чи их орондоо байх нь л хамгийн сайн. Тэгэхээр хэрвээ гадагшаа явах гэж бол өөртөө зорилгоо тавь. Би Японы тэр их сургууль сурмаар байна. Би одоо тэгмээрэн гэд одоо нэг зорилго байдаг да. Тэгэхгүй зорилгогүй Японд ирээд за юу ч гэсэн Япон хэлээ сурчих. За тий сурчид л болно доо. Тэгжээд л нэг сургуульд орчондоо
гэж битгий ирээрэл гэж хэлмээр байна да. Мөнгө олох гэж байгаа бол байрны мөнгө ч юм уу те байрны мөнгө хэдэн сая yen хийчихэд би Монгол руугаа буцсан гэх юм. Тийм бол маш амар. Ягаад тэгэхээр тэр хүн чинь зоригтой учраас би одоо дахиад хэдэн сар би хичээвэл би Монгол руугаа харих байж гэдэг юм те. Нэг тийм зоригтой болчих юм бол айгуу зүгээр юм шиг санагдсан ш. Харин тийм тий одоо жишээ нь бит хоёр бол гээ тэгэл зориг тавьчаал нөөхэндөө хүрэхгүй тэгэл нөө хугацаа нь уртсаал. Амар тийм юм байна. Хүмүүс айгуу хэцүү хаа. Одоо ингээл тэгэхээр одоо ганц би байгаа дээрээ амар тийм зориг морилгоо биелүүлчихэд яа тийм үү мэдгүй би бол надад бүр ингээд юу гэх хүн чинь ингээд нэг мөрөөдөл өдр байдаг штэ. Би одоо Японд ирсэнээс хойш өөрийнхөө мөрөөдөл гэдэг юм мэдхээ болцсон. Надад мөрөөдөл байгаа мó үгүй мó. Тэгээд одоо ингээд хүүхдүүд томроод ирэхээр хүүхдүүдийнхээ мөрөөдөл рүү ингээд явд юм байна. Тий. Яг өөрийн мөрөөдөл, өөрийн зорилго гэсэн юм надад бол одоохондоо яг байхгүй болчиход тэгээд би ингээд бас өөрийгөө олж авахын тулд би Монгол хармаар санагдаад байгаа байхгүй. Харин тийм юм бэ, ямар хүн бэ гэдгээ олохын тулд надад Монгол хэрэгтэй юм шиг санагдав. Японд бол би энэ хിവрэ байгаад ах юм бол байгаа л шүү дээ. Байгаа л ингээл байгаа юм л. Дээршлэгчгүй, доошлогчгүй яг ингээд нэг шугамаараа л яваад ах юм байна. Харин тийм яг хамгийн нөө харамсмаар яг миний л хувьд бол алдаад заастаа 40 хүрэхээс өмнө Монгол буцахгүй бол угаасаа Монголд ч бүр газар одоо очих газаргүй болох нь дээ. Хайрын залуунаас болох нь дээ гэд. Гэтэ яг Японд ирснээр бас олж авсан юм зөндөө л байгаа л да. Ялгүй яг амар их юм байгаа. Тэгээ тэрийг одоо тэгэл тэндээ очивол Монголдоо л ер нь бүтэн жаргая гэд бас бодоод байгаа. Ядаргаад нэг тэгээд Монгол руу харих хамгийн том гол нөлөөлж байгаа хүүхдэл байна л да. Тэгээд хүүхэд сургуульд ороогүй бол айгүй амар байт юм байна. Хүүхэд сургуульд орчхоор одоо тэр хүүхдийг сургуулаас нь салгах те сургуулийн найз нараас тэгээд бас монгол хэл очоод миний хүүхдүүд чинь монгол хүүхдүүдтэй найзлаад явж чадах болов орчиндөө тасах болов гэдэг юм бас амар чухал байт юм байна. Тэрнээс болж бас айгүйх явах гэж байгаа хугацаагаа айгүйх хойшлуулж ирсэн л та. Хүүхдүүд яадаг бол гэд. Тэгээ сая бүр яг ингээд шийдээд за ер нь л явъя. Угаасаа чи бит хоёр шийдэж те хүүхдүүдээ Монголд аваачихвал хоёулаа яах вэ гэж явсаар идлээ угаасаа Японд л нас ингээд өтлөх юм байна гэж бодсон. Тэг хүүхдүүд нь ч гэсэн яг иймэрхүү заах арай дээр байдлаар ч гэсэндээ нэг юм циклд бол ороод явах л та. Яг ажил гэр гэл те. Тийм тэгэхээр нэг тиймэрхүү юм байна. Тэгвэл хүүхдээ бага бах тусмаа эртхэн шиг Монгол харьсан дээ гэж та зөвлөх үү? Тий, сургуульд орохоос нь. Тий, сургуульд орохоос. Шуугахгүй бас сургуульд орохоос нь. Ер нь бол 5 жил байгаад юм байна. Ой. Тийм шүү. Хүүхдээ сургуульд орохоос нь яг орох жилд нь Монголд очсон ч хүүхд бол одоо бага ангиасаа орсон хүүхд бол айгүй хурдан тасчдаг юм байна. Монгол хэл тасчдаг. Тэгэхэд том болсон хүүхдүүд чинь яг орчиндөө айгүй тассан. Япон орчинд тассан хүүхдүүд ч Монгол орчинд бас айгүй хэцүү байдаг тал бас байдаг л юм байна. Харин тийм юм шүү лээ. Бараг ус маснаас нь хавлаад таарахгүй тэгэл тэгэл хэл юм байд юм шиг л. Тэрээ манай сүүч ууж чадгалж шүү дээ. Оо яана. Түүнийх нь амт нь өөр байдаг. Тийм л тий. Харин тий. Усны амт нь хүртэл өөр. Тэнгүүд чинь цэвэр ус Бонаква гэдэг ус байдаг шүү дээ. Тэрийг л уу. Өөр бол уухгүй. Яаж ч аман цангаж исэн үедээ ч уу. Тэгсэн чинь одооний хүүхдүүд яаж чсан мундаг хүүхдүүд байна. Тэр юмны амт яаж ялгаж салгаад байт юм. Би бол мэдчихгүй юм л. За тэгээд одоо тэгээд юу яа. Яг нэг манай бас нэг найз ягаад гэсэн 4 хүүхдийнд бас ингээ өсгөж торниулсан юм чи. Одоо ингээл удахгүй бас ламаа дээр ирэхэлх бор хоолнд оруулах гэл нэг юу байдэн штэ. Нэг амар надад бол тэр амар хэцүү байсан. Хүүхдээ бор хоолнд оруулах. Яг өөртөө тий судлаад явбал болох л ах л та. Чи тэгтээ ер нь тийм гоё блог идэр хөтөл гоё юм шүү. Яг тийм амар гоё хоол гэдэг оюунаач амар мундаг эзэгтэй штэ. Facebook-ийг хараа шүүс гойжол тэгэл юу үдцсэн юм бэ гэж хэлж штэ.
Би ч юм тэгэл хоолны онгод орох өдөр вэ, онгод орохгүй өдөр вэ, онгод орохгүй өдөр байл би үнэхээр юм хиймээргүй санагдаад шууд нөхөрлөгөө яриад хоолны газар очиж хоол идэж болох уу гээл тээ. Тэгэл үнэхээр хиймээргүй бол маш их сүүлийн үед бол ер нь жоохон буурч байгаа. Хоол хийх оролдлого бол маш буурч байгаа. Тэр бас миний юутай холбоотой ч магадгүй. Нөө таргалаад байгаа учраас өөрийнхөө хоолыг хасмаар байгаа нэг тийм тэр ингээд мөргөлдөд байхгүй. Гой хоол хиймээр санагдсан ч гэсэн турмаар байгаа санаа маа ингээд хоорондоо зөрлөө. Тэгээд за хүүхдүүдтэй л айтайхан хоол хийгээд өгчээ гэдэг. Хүүхдүүд идэх дуртай хоолыг амархан мэдэн штэ. Хамбаг ч юм уу, каре ч юм уу те, паста ч юм уу. Тэгэл нэг яг хүүхдүүдийнхээ дуртай хоолыг хийчих юм бол болоо гэл нэг сүүлийн үед л нэг жоохон назгаарчаал байна да. Тэгээд таргалал харин тийм ээ одоо тэгэл корона гэдэг бүр амар готронгийн болоо явчлаа. Боли аяшаа өөр гоё юм ярья. Үгээрээ бориштэй турнгээл буцмаар санагдчихлаа. Гэтэ нэрнгээс ингэ ярьсан чи. Харин тийм ээ би одоо Монгол буцна гэд маш баяртай байгаа. Гэтэ одоо короныг дуусгая. Одоо тэгтээ дуусаагүй явж болох юм шиг л шүү дээ. Ер нь бол. Тэр чи одоо явчихаш нэг хүүхдүүдээс бол маш их болох гэдэг байна. Монгол бол нэг тэгэхээр нэг үсэн Монгол сургууль соёл нь орж эхэлсэн цагт л явмаар. Тэгээд нөгөө нэг онлайнаар монгол хэлний хичээл 6 сар авах хэрэгтэй гэд манад өмнө орсон манай нэг оролцогч зөвлөжсэн шүү дээ. Оо тийм үү. Тий, өөрөө нөгөө нэг чи бараг таних юм болоо Янчка гэд нэг тий. Би Янчка ихийг тэгвэл сонсохгүй юм биш үү? Үлдэхүү буцхуу гэд нэг дугаар байгаа. Тэрийг тэгвэл сонсоод үзээрэй за. Яг буцсан хүний бас зөвлөгөө байгаа. Тийм болохоор бас хэрэг болж магадгүй тий. Манай гурав энд Монгол хэлний багшаас юу авдаг? Онлайн анги авч байгаа. Тийм үү. Одоо 36 үсгээ 36 үсгээ лөө. 35 заалгаж. Той. Толгой үсгнүүдээ бүгдийг сурцсан. За. Тий, айгүй мундаг ба. Энд Динсма гэд Монгол одоо манай Аадын нутгийн багш. Гоё тэгээд бүр ингээд маш гоё заадаг. Тийм үү. Тэр яаж заах вэ? Маш ирэх. Одоо ингээд зүүмээр хичээл орчин. Тэгээд юу яа? Эхлээд үсгнүүдээ үзнэ. Үсгнүүдийн үзүүлэлтээ гэрийн одоо ингээд яаж бичгийг нь хүртэл ингээд бүр ингээд зүүмээр ингээд зааж өгнө. Ингээд. Тэгээд 7 хоногт хэд өдөр ордё? 7 хоногт 2 өдөр. Төлбөр нь хэд ах вэ? Төлбөр нь би одоо нөгөө багш магшигаа таньдаг мэндэг гээд жоохон багштаад яах вэ ийх үү гэж жагаад үнэхээр багшаараа ингээд айгуу гоё ингээд хөнгөлөлт үзүүлж явж байгаа манай хүүхдүүд. Тэгэхгүй нэг дор 3 хүүхд тэгэхээр маш хэцүү юм багтаа тий. Тэгээд дууш бүлэг маш их сурсан. Бүр айгуу хөөрхөн. Тэгээд саяхан цагаан толгойн юугаас хийсэн баяраа хийсэн. Үсгэлийн баяраа хийсэн. Тэр нөө миний Монгол гэдэг тэр сургуультай холбогдоход л болох юм уу тий? Ер нь тэр сургуульд багшилж байгаа багш штэ тий дизмагч чинь тэгээд дизмагч хуваараа хийдэг юм шиг үлээ. Тэр онлайн анги. Тэгвэл бас тэр сургуультай холбогдоод цаашаа тим анги байдгүй гэд эцэгчүүд холбогдвол бас боломж байгаа юм биш тий? Энд байгаа хүмүүстэй. За. Өөр хэлмээр асуумаар юм юу байна да? Ламаа минь. Одоо нөө бид 3 айгу орой бичиж эхэлсэн болохоор 1 цаг болоод ерөн жоохон тарих жоохон унтаа байдалд орсон. Унтаа байдалд орсон баг шиг байна тий. Гэтэ хэлэх юм гэвэл хэлэх юм ч үстэй манай нэг хамаатны ихч юмд Англид 10 хэдэн жил амьдарч чад. Тэр дунд Монгол нэг ганц хоёулаа ярьж байсан. Тэгээд яг бүр ингээд бүх юм орхиод бүр яг Монголд ирээд амьдрыг л бодоод шийдээд Монголд хурж ирээд 2 сар амьдарсан байхгүй юу? Тэгээ 2 сар хурж ирээд амьдарчаад яг нөгөө Монголээс жинхэнэ нөгөө амар юм адал явталтай амьдралаа орсон чинь тэрийгээ даахгүй буцаж стресстэй. Тэгээ би юусаа энэ Монголд амьдрах юм ингээ буцаа явах гэсэн байхгүй юу? Тэгээд танд зөвлөгөө гэж хэлэхэд ч юм уу тийм үү бас кейс байдаг болохоор яг Монгол руу явъя гэж шийдэж аваад бүр амар омойкиттэй тий одоо омойкир үүд чинь монголоор бол одоо бүр тийм гэсэн бол бүр сүүлээ үзтэлтэй. Яг тэгэж юу юм явах л бас сэтгэлийн бэлтгэлтэй бол зүгээр юм шиг үлээ шүү. Тэгэхээр одоо нөгөө энэхийн гоё энэ амьдралдаа бас одоо аюу Японд амьдрах чинь бүх юм нэг бэлэн тий.
Баталгаатай нөгөө гар хөдөлж ивэл тий. Байдаг болохоор тий. Тэгээд хамгийн гол нь нөгөө юу юм бэ? За болохгүй бол чих юм чинь гэж л бодож явж болохгүй мөлий. Ерөөсөө л явна болохгүй байсан ч тийм бодоод амьдрын гэж л. Тэгээд тэгэхгүй бол бид нар ч яг нөгөө юутай байнгын визтэй л те босож орж ирэх боломжтой л доо мэдээж. Гэхдээ хүүхдүүдтэй одоо ингэ нэг мөсөн явж байгаа шүү. Буцаж Япон руу бол ирэхгүй шүү гэдэг имийг сайн ойлгуулж өөртөө ч гэсэн тэргээ сайн толгоондоо хийж явахгүй бол нэр үнэхээр очиж шантрах үеэл маш их байна байх гэж бодож байгаа. Тэгсэн ч гэсэн шүдээ зугаал за зүгээр гэдэл явна л гэж бодож байна. Тийм. Угаасаа Монголоос ирэх оюутан хүүхдүүд хэмжээнээс зорилгоо тодорхойлоод иргээ та сая хэлсэн чинь өөрөө Японоос Монгол руу зорилгоо тодорхойлоод. Йоо яг тийм ээ. Одоо бид нар яг нөгөө хүний доор бол Монголд хизээж ажиллаж чадахгүй баха. Миний бодлоор би бүр 1 жил буцсан штэ. Тэгээд 1 жил байгаад ирэхэд би 3 ажил салсан байхгүй. Би одоо энийг хэдэн ч удаа ярьж чадахгүй мэдээж. Тэгтээ тийм муу газрууд бол байгаагүй. Тэгтээ бол хүний доор бас ажиллаж чадахгүй юм билээ. Цалин угаасаа хэцүү юм байлаа. Одоо тэгээд яг өөрийнхөө юу хийх үү гэдгээ амар сайн энэ хугацаанд тэгээд бодоод бараг тэгэл бараг тэр надад шулуухан санагцсан. Тэгэл ер нь тэгэл юм хийх юм бол олоод авсан байхад бусд нь одоо тэгэл өстой. Зүгээр гараад явхад би бол зүгээр ногоон гэхлээр цагаан шугамар гарч байгаа л машинд мөргүүлчихэж байгаа жишээний заяа. Бүр ингээд зүр дэлгүүр гараад ороод ирэхэд л бүх асуудалтай ингээл орж яа тэр нь гоё л доо. Гоё. Нэг бодлоо. Тий. Би бүр өөрөө мөргүүлчихэд баг мэдгүй нэг гим хийц юм шиг болж молоод тэр яа. Тий. Бараг чи зүгээр шүү дээ маялаа дээ. За ялаа дээ. Би баг яна тийм үү юм уу би ч бол гайгүй л вэ л та гэд маргааш миний ингээд хүзүү нуруу хавтцсан байгаа юм чинь. Яа. За иймэрхүү юм ярил тэгэл зөндөө юм ярина. Тэ амар хөвчлөлтэй л тэгэл гоё л бит штэ. Тэг гол нь өөрөө нөгөө хийх юм ал амар сайн бодоол. Тийм тий. Тэгэл явцсан байхад хүүхдүүдэд тэгэл хүчрхэгжүүлэл. Тэгэл ядчил хамаатан садны хүүхдэд байгаа болохоор гоё тоглуулаад газ найз нөхдөдтэй болгохтлаа юм ин хийгээл тий. Одоо бас ч харцсангуу бас гоё болсон бах уу. Гэр бүлээрээ байна гэдэг чинь л гоё юм чинь хамгийн чухал нь. Харин ээж авахын хажууд очно гэдэг бол үнэхээр надад бүр амар гоё юм. Харин тий. Тэгэхээр за тэгэл тэгвэл Монголд очиод тийм 1-2 жил очиод тэгээд битэртэй дахиад нэг подкаст нэрч туршлага хийлээ. Тийм шүү дээ. Хайштай дараа ямар юм. Тий, заавал орно шүү заа юу. Тэгнэ. За тэгээд энэ хүрээд тэгээд одоо ер нь бол нэг цаг гарan бараг болчуу да тий. Тэгэхээр ингээд одоо унтах тийшээ ханддсан. За манай оюунад одоо өөр хэлэх сүлийн үг сүлжийн одоо хүмүүст хандаж хэлэх үг гэх юм уу? Үйлчлүүлэгч нартай байж болно. Ирж байгаа оюутан залуучтай байж болно. Тий, эсвэл энд байгаа монголчуудтай байж болно, тий. Тийм хүмүүстэй зориулаад хандаад хэлэх үг юу вэ? За тэгэл нөгөө одоо түрүүний хэлсэн шигэл гадны одоо тий гадаад орнд амьдарч байгаа хүмүүс бол сайхан зоригтой амьдраарэ тий буцаад Монгол руугаа явна гэсэн том зорилгоо урдаа тавиад одоо сураад ажиллаа хийгээд гадны оронд бол тий мэдээж ясаа тайхгүй ойлгомжтой юм чинь ямар ч лээсэн зорилгодоо хүрээд бүгдөө сайхан Монголдо амьдарцгаая. Хүлээж Монгол хэрвээ Японд бизнес хийх байгаа бол айлгүй хийгээд үзээрэй. Гэхдээ мэдээж эхлээд яах ёстой вэ, хийх ёстой вэ гэдэг бүгдийг судалж байгаа судалгаан дээр хийгээрэй. Бити сэтгэл хөдлөлөөр бити хийгээрэй. Маш том зорилгыг урдаа тавьж ээж судалгаагаа хийж ээж одоо ажиллах одоо жишээлбэл хоолны газар хийх гэж байгаа бол тогоочоо бэлтжиж хийгээрэй. Тэгээд бас мэдээж хоолны газрыг чинь байршил чухалч гэсэн. Гэхдээ Монгол газар бол байршил бол хаач байсан монголчууд маань хурж ирдэг учраас зорж ирдэг газар учраас байршил хаач байсан зүгээр идэв шүү. Нэг давхар бол маш үнэтэй байдаг. Нэг давхраас дээшээ давхрууд бол хямдхан байдаг шүү. Тэр байрны түрээс бол яг тиймэрхүү байдаг учраас тэрийг бас сайн бодож
байраа хайгаараа мэдээж монголчуудаа үйлчлэж байгаа газар бол заавал нэг давхар гэхгүй байсан ч гэсэн монголчууд маань зорж ирж байгаа учраас хямдхан газарч байсан гэсэн зүгээр эдэн шүү гэдгийг бас хэлье. Тэгээд наашаа ирэх гэж байгаа хүмүүс маань сайхан яг хэлсэн шигэ зорилгоо тодорхойлоод хэдэн жил байхаа тодорхойлоод тэгэл зорилгодоо хүрсэн бол шууд харь тий. Бэл харь өөр юугаа хийх гээд байгаа юм. Оюунаас энэ эпизод юуны подкастын дунд дандаа л зорилго тайм зорилготой хүмүүс шүү. Би өөрийнхөө те зорилгыг олохын тулд одоо Монгол явах гэж байгаа. Японд л үнэхээр зорилго олж мэдэхгүй байна. Гэтэ биш вэ гэж. Тийм тул тэгээд манай хань угаасаа зорилготой Монгол руу явж байгаасаас ханигаа дагаад маш жаргалтайгаар Монгол руу буцаж байгаа. За тэгээд магадгүй танахаар дамжуулаад одоо нөгөө зорилгочин бас тэр Японы улны сургууль байна тий. Одоо нөгөө гэрээгээр ажилтнууд магадгүй энэ нэг өвчин нэг өдөр дуусгалах. Тэгээд тэр үед ингээд яан гэх юм бол холбоо бариад танахыг зорж чих хүмүүс гэх юм бол Ryokko Улаанбаатар гээд Facebook-оор байж болох юм байна тий. Тий, Facebook хуудсан байгаа. Тэгээд манай хоолыг зориод ирээрээ. Сайхан цайтай газар идэв шүү. Тий. Ангээр хөтөдөө заяа. Баярлалаа. Одоо жишээлбэл ажилгүй тий ажил олдохгүй Японы хэлгүй хүмүүсээ манайх руу залгаарай. Тий. 7 хоногийн нэг өдөр ч байсан хамаагүй бид нар цагийн ажил гаргаж өгч болно шүү. Тэгээд бас жишээлбэл Японд ирчээд коронагийн улмаас ажилгүй, цалингүй, хоол ундгүй хэцүү байгаа бол манай дээр ирж бууз идээрээ. За ямар гоё тий. Бид нар ч бас зовж явж байгаа одоо Монголоос ирсэн тий аяллаа визтэй зовж явж байгаа хүмүүстэй тусламжийн гараа сунгадаг байгаа шүү. За тэгээд манай урилгыг авч оролцоо надад маш их баярлалаа. Дараа нь тэгээд Монголд буцахаар нь ахаад заавал дугаар хийнэ. Монголд буцаад гэдэг тий. Тийм маш гоё мэдээлэлтэй та нарыг хүлээж авнаа. Тийм яг үнэн бодит шууд ярина. Шууд лайв намаа хоосоо. За баяртай. Баярлалаа. Баярлалаа.